Өнөрсөн компанийн зөвлөх инженер Бэл Батар байна. Өнөөдөр та бүхэндээ CNP брендийн CDM CDTD загварын манад хамгийн өргөн хэрэглэгдэх загваруудыг хэрхэн сонгох, хэрхэн ачааллаа тааруулж ажилуулах талаар бяцхан зөвлөгөө өгье. CNP төрлийн насоос нь үйлдвэрлэлийн байнгын ажиллагаанд зориулагдсан үйлдвэрлэлийн зориулалттай насоос юм аа. Үүн дотроо шинэ загвар нь өөр дөр инектортэй болон инекторгүй дан гэсэн үндсэн хоёр хийцтэй байгаа. Энийг одоо хэрхэн ялгаж сонгох вэ гэдэг талаас нь хэлж өгье. Тухайн бага хэмжээний орон сууц системийг сонгохдоо одоо 1-2 насосны схемтэй бага жижиг схемд бол өөр дөр инектортэй суурилсан энэ загварууд нь CDM загварын өөр дөр инектортэй энэ загварууд нь одоо ус хангамж болон галын усны системд хамгийн тохиромжтой шинэ үеийн хямд найдвартай загвар. Томоохон ус хангамжийн насосны станц, дулааны үүзэл, олон насос бүлгээр ажилладаг системд энгийн насосыг хасбар автомат удирдлагын системтэйгээр сонгох юм бол хэрэглэгчдэд илүү найдвартай, хямд өртөгтэй туснаа. 2020 оны үзүүлэлтээр одоо CDM загвар нь одоо хамгийн өндөр үзүүлэлттэй цэвэр усны өргөлтийн насосоор шалгарсан хамгийн одоо шилдэг загвараар шалгарсан насос байгаа. CDM төрлийн шинжлэхсэн загварууд нь. За манай CNP-ийн үндсэн одоо манайхны хамгийн хэрэглэдэг үндсэн хоёр загвар нь TD загварын халаалт халуусны эргэлтэнд зориулагдсан загвар. CDMF төрлийн цэвэр усны өргөлтөнд зориулагдсан загварууд байгаа. Өнөөдөр та бүхэндээ тодорхойлоход CNP брендийн TD болон TD загварын хувьсах зарцуулалтын насосны үндсэн ялгааг хэлж өгье. TD загварын насосыг халаалтын системд ашиглах TD загварыг ашиглах нь хувьсах зарцуулалтын TD загвар нь нийт дулааны ачааллын цахилгаан зарцуулалтыг 30-40% бууруулж чаддаг болсон. Энэ нь одоо ачааллыг температурын болон даралтын хамаарлаас хамааруулан хувьсах зарцуулалтаар удирдах чадсанараа энэ давуу талыг бий болгож өгч чадж байгаа. CNP брендийн TD болон CDM төрлийн насосууд дээр одоо манай компанид худалдаалж байгаа насосууд дээр бүгд евро стандартын шаардлага хангасан, евро IB3 стандартыг хангасан байдаг учраас хөдөлгүүр дотроо дулааны ирлээтэй байна. Хөдөлгүүр дотроо дулааны ирлээ гэдэг нь хөдөлгүүрийн ороомгон дотроо дулааны мэдрэгч суурилагдсан байдаг. Энэ нь бол одоо Европод зарагддаг Европ стандартын бүх насосонд яг ийм үзүүлэлтүүд байдаг. Үндсэн хөдөлгүүрийн хүчлийн 6 шон, дулааны ирлээний 2 шон байдаг. Энэ шонг заавал хөдөлгүүрийн асаалтын системд холбож өгөх шаардлагатай. Ингэж холбосноор хөдөлгүүр шатах үндсэн 3 шалтгаан байна. Энэ нь одоо фаз дутуу явах, хөдөлгүүр ачаалал авах, хэд их хүчлийн юм уу, бага хүчлийн үед ачаалал авахд ороомог халах, хөдөлгүүрт хөлдөлт гацалт явах үед ороомог халж эхлэхэд ороомог дотор байгаа дулааны ирлээ нь мэдэрч үндсэн халаалтын системийн хөдөлгүүр асаах системийг салгаснараа хөдөлгүүр шатах эрсдэл бол ер нь бүрэн байхгүй болдог. Энийг бол одоо евро стандартын загварын үндсэн холбоотой заавал тавьдаг шаардлагуудын нэг байна. Өнөрсөн компани зөвлөх инженер Бэл Батар та бүхэндээ зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.